Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төр засгийн төвшөнд гадаадын хөрөнгө оруулж гэхээс илүүтэй уул уурхай баялгаа түшиглэн эдийн засгад нөлөөлөхийг оролдож байна. Гэвч энэ бүхэн тийм ч амархан хөдөлжих асуудал биш юм. Харин эх орны төсвийн тухай хууль бол сул задлаа танаж дэвшиж болох зардлаа хасаж улсын хурлаар хэлцүүлж эхэлсэн. Гэвч эх орны төсвийн гишүүд эдийн засаг талаас арай л олж харахгүй байгаа бололтой. Учир нь сонгуулийн жил болохоор нэр дэвших тойрогтой жоохон юм хийсэн хүн шиг харагдахыг илүүд үзэж байгаа гэсэн шүүмжлэл хэдийнэ гарч ирсэн. Эх орны төсөв шинээр сургууль цэцэрлэг барихгүй гэж залтыг оруулсан ч нэр бүхий гишүүд шаардлагатай тохиолдолд үүсч магадгүй учраас сургууль цэцэрлэгийн асуудлыг төсөв суулгах ёстой гэдэг асуудлыг баримтсан. Харин сурах хүчний зүгээс нэг жилдээ шинэ бүтээн байгуулалтыг төвчих ёстой гэсэн саналыг гаргаж байна. Шинээр одоо энэ элдв сургууль цэцэрлэг соёлын төв гэх мэт юмнууд улсын төсвийн хөрөнгөөр хийх юм болёо. Нэг жил энэ эдийн засгийн байдал хүнд байгаа учраас төвчээ. Тэртээ тэргүй он дамжсан хөрөнгө оруулалтын жагсаалт гэж бараг 10 хуудас асар их хөрөнгө оруулалт шаардсан юмнууд байж байгаа юм шүү дээ. Энэ зарчмыг ураалгачих юм бол цаад талд нь 16-нд эхлүүлэхээр төлөвлөсөн нэг жил төвчж болохоор баахан 100 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт, шинэ объектуудын жагсаалт байна. Тэрийг л энэ 16-нд болчих. Зайлшгүй энэ тэргүй хэлжин шаардлагатай биш хөрөнгө оруулалтуудыг одоо татгалзах энэ асуудал дээр бол санал нэг байгаа юм. Гэхдээ нямдарч гишүүний хэлсэн шиг 100% одоо ингээд нүдэн хинжигээ хасъя гэдэг бол бас арай байж боломгүй. Яг өнөөдөр бүр ингээд яг шаргагүй тулцсан эмнэлгийн барилга нураад унах гэж байгаа газар байж болно. Яа харахгүй одоо суман дээр те сургууль цэцэрлэг нь одоо үнэхээр ажиллах боломжгүй болцсон байт юм уу? Ийм юмыг бол одоо бас бид нар шүүлтүүрээр тэр журмынхын дагуу одоо энэ төсвийн хэлцүүлгийн явц шүүгээд оруулах нь зүйтэй. Мөн Банк орны хуралдаанаар бүгд найрамд хятадд улсын экспорт импорт банкны хооронд байгуулсан 1 тэрбум ам долларын зээлийн эрхийг хэлцээрэн цэцлийг хэлцлээ. Гэхдээ дэмжих асуудал дээр шийдвэр гаргаж чадсангүй хойшлууллаа. Зээлийн хэлцээр тусахнаар Монгол улс 20 жилийн хугацаатай 1 тэрбум ам долларын зээлийг хятадаас авах юм. Жилийн хүнд 2 хувь. Эхний 7 жилдээ зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.